Шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхээр бэлэн болж байна. За энэхүү нэвтрүүлгийг яг энэ цагтаар үзэж байгаа нийт үзэгч болон сонсогчдод энэхүү өдрийн мэндийг хүргэе. За энэхүү нэвтрүүлгийн маань хөтлөгчөөр Америк сургуулийн түүхийн багш Маратхан ажилладаг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Toyota Lexus-ийн албан ёсны дилер Мөнх Хада. За мөн гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт ураатай Mandala Garden хамтран ажиллаж байна. За өмнөх сэдв Тэмүүжин мэдлэл гэсэн сэдв байсан. За энэ сэдв дээр бол хоёулаа Тэмүүжингийн мэдлсэн он цаг хугацааны талаар 1155 он, 1162 оны тухай, бас 54 он, 67 оны тухай ярьсан. За үүнээс гадна Тэмүүжин мэдлснээс хойшоогоо 9 нас хүртлээр яг нөгөө Овг аймгийн өдөрдөгч Исүхэ Баатрин хүү байсан учраас эцгийгээ амьд хугацаанд болвол Овг аймгийн өдөрдөгчийн хүү ийм байсан бол гівгүнд амьдрал нь оронгороо өөрчлөгдсөн энэ үйл явдлын тухай ярьсан. За оронгороо өөрчлөгдсөн Тэмүүжингийн ер нь амьдрал бол юу ч болж үлдсэн. За загас тгээ гогдж идэх, мангар мойл түүж идэх ээждээ туслах гэх мэтлэнгээр ингэж явж исэн энэ хугацаанд нэг зүйл гарч ирсэн нь болохоор эцэг нэгтээ мөртлөө их ондоотой Сочигэлийн хүү буюу Бигдэр. За Бигдрийг болвол Тэмүүжин хасар 2, Тэмүүжин араас нь хасар урдаас нь харуулж алдаг. За энэ үйл явц гарсан. За энэ үйл явц дээр дөрөөлөд шүү заяа. За зөвхөн энэ бол биш. Үүнээс гадна ер нь бол дэлхийн техникийн янз бүрийн эрдэмтэд Чингис хааны тухай муугар бичгтээ хамгийн түрүүлээд энэ шиг татж авдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Бигдрийг харуулж алсан. Энэ бол өссөн одоо ингээ ахыгаа ч юм уу дүүгээ ч юм ингээд нэг харуулж олсон энэ үйл явц бол Тэмүүжин бол харгас хэрцгий гэдэг зүйлийг яриад байна. За үүнээс гадна энд өөрөө цаана нь яг юу учир явдал юунд байгаад байгаа юм бэ гэдэг зүйл яригдж байгаа. За хамаг Монгол өөрөө бол тарж батарчихсан. Тэмүүжин Бигдэр гэдэг энэ хоёр хүүхэд зэрэг өсгöd хинд хамгийн их ашигтай вэ гэдэг зүйл бас яригдана. За энэ юу вэ гэхээр хамаг Монголыг одоо бол ерөнхийдөө хамгийн том ноён өрөмжлөгдөөгүй ч гэсэн таргуудаа байгаа. Таргуудаа бол хөдөлгөөс энэ хоёр хүүхдийг ажиглаж л байгаа. Яагаад гэвэл нэгэн цагт Исүхэ Баатар захирагдажсэн таргуудаа бол хоёр хүүхэд нь зэрэг өсөөд хоорондоо эвдрэлцэлж байвал эрх мэдлээ булаацалдчихлал таргуудад ашигтай байгаа байхгүй юу? Шин залуу хоёр язгууртай шүү дээ энэ хоёр хүүхэд чинь За ийм байсан учраас таргуудаа ер нь явж Бигдрийн ард тал нь таргуудаа байсан байж магадгүй. Монголын нус товчон тэмдэглэснээр болвол Тэмүүжингийн ард тал гэдэг юм хүүхэд ахуйн насанда одоо байрны ширээт өвгөн гэж байгаа. За байрны ширээт өвгөн алаг наая гэдэг хоёр хүүхэдтэйгээ цуг явж байхдаа таргуудаа ингээ олзлоод барьсан Чингис хаанд авчихгүй өгөхгүй явж байгаа байхгүй бид нэг яхан хожим үеийн түүхийг ярьж байгаа. Тэр үед таргуудаагийн ах дүүнэр нь аврах гад ирсэн үед нь та нар яваа буц. Яагаад гэвэл энэ байрны ширээт өвгөн чинь намайг алах гад байна. Та нар миний өгсөн хүрээр яах юм бэ? Тэмүүжин бол намайг алахгүй. Би Тэмүүжин хүүхэд байхад нь гээгдэд орхигдсон байхад нь авчираад улстай авчираад гэж байгаа. Улстай авчираад эмнэг гүү сургаж байгаа юм шиг, эмнэг дааг сургаж байгаа юм шиг хүмүүжүүлсэн. Тийм учраас Тэмүүжин намайг алахгүй гэж хэлж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр цаагаараа Тэмүүжин бас шийтгэж исэн энэ үйл явц аваад байна. Таргуудаа яагаад Тэмүүжин гэж шийтгээд байгаа юм бэ гэхлээр энэ үйл явдал хамаг Монголыг одоо хаан ширээнд суухад эсэргүүцсэн хүн болвол бас Тэмүүжингийн ард талд хүүхэд наснд нь байсан хүн бол Хэрээдийн тойрол вам байхгүй ялч. Эцгийнх нь андаа буюу анд найз. За гэх мэтлэнгээр ер нь бол яг иймэрхүү үйл явдлууд дээр очиод дууссан За тэгвэл энэ дэр бас нэг эргэлзээд асуудалтай байгаа л да. Энэ ямар асуудал вэ гэхлээр хидтэй байсан юм бэ энэ залуучууд. Нэг тэр нэг аллаг болох үед үү? Хэдэн настай хүүхдүүд хийгээд байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд юм уу? Эсвэл одоо эдэр насны хүүхдүүд юм уу За ийм зүйлүүд яригадаад байгаа. За гэтэл энэ бол түүхэн сурвалжуудыг нэлээд сайн аваад үзэх юм бол Тэмүүжин Бигдэр нар бол аль хэдийн 16 17 нас хүрсэн байгаа байхгүй юу? Зөвхөн Монголын нуус товчоог уншиж явах явцад бол 9 нас гээд өнчөөд хоцорсон энэ бүх үйл явдлууд нь араасаа залгагдаад эхлэхээр яг нэг 9 настай хүүхэд л явж байгаа юм шиг бодож байгаа. Дээрэс нэг өвөр Монголын хийсэн Чингис хаан кинон дээр чинь яг 9 настай хүүхэд тиймэрхүү үйл явдал хийж байгаа юм шиг харуулж алаад байна шүү дээ За иймэрхүү үйл явцаас болоод хүмүүсийн ой тогтоолтонд бол 9 настай хүүхдийн хийгээд байгаа үйл явдал юм шиг болоод байгаа байхгүй юу? Гэтэл яг тэр түүхэн үйл явдлууд тэр болсон цаг хугацааг үйл явдлуудтай ингээ харьцуулаад үзэх юм бол ер нь бол нэг 16 7 настай орчим залуучууд байгаа. Тухайн үеийн залуучууд аль хэдийн хөдөө суух насны. Тийм байна. За одоо тэгтэл яг
Үйл явдал бас нэг зүйл дээр ирнэ. За энэ юу вэ гэхлээр за тэгж байтал тайчуудын таргуудаа хэрэлдэг. За өмнөх дугаар шууд залгадаад явж байгаа тийм. Хэрэлдэг шатар одоо турхаг цэргүүдэ гэж байгаа. Цэргүүдэд дагуулж ирээд хурганы ус гоожв, төлгөний ус төлжв. Исүүхэн хүү өсөж том болов. Өөлийн хүү өсөв гэдэг. Энэ мэтлэнгээр одоо ингээд довтлохоор ирж байгаа. За энийг бол шинээр хэвдэгдсэн дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нуус товчоо тийм. Энэ номонд одоо Монголын бүх одоо 25 сор болсон эрдэмтдийн хийсэн ном шүү дээ. За энэ номонд бол хулгад гойж жухуу, шүлгэд шивэр жухуу гэсэн үг байгаа байхгүй. Энэ нь өөрөө цаандаа бол чихэндэх холих нь гойж барагдав. Амандах шүлс нь шивэрч татрав. Ер нь бол хүү өсөж том болсон гэж хэлж байна. За тэднээс айж өөлөн их хөвгүүдийн хамт ой шуугууд зүгтав. Бэлгүүдээ мод хугалж шивээ барив. Хасар харун байлдаж хачуун тэмүүгээ тэмүүлэн гурыг уулын зав нууж байхад тайчууд нар тэмүүжин ахаа гаргаж өг. Бусд ч хэрэггүй гэж хэлсэн гэж. За одоо хоёул энэ өгүүлбэр дээр нэг зүйлийг зөвөр анзаараад явчээ. Энэ юу вэ гэхээр бэлгүүдээ мод хугалж шивээ барив. Шивээ барив гэдэг чинь тэр дайрж байгаа хүмүүсийн урдаас бэхлэлт барьж штэ модоор. За энэ бол хүүхэд хийх юм бас хэцүү тийм ээ. За мэдээж хасар харун байлж байна гэсэн зүйл гарч ин тий. За хачуун тэмээгүй тэмүүлэн гурыг уулын зав гэдэг нь зав гэсэн нь одоо нэг жалга зав. За ийм хэсгийг хэлээд байгаа байхгүй. Тийм газар одоо далд ингэ далдалж нууж байгаа энэ үйл явдал болж байгаа. Гэтэл тэмүүжин дүүгээ гаргаж өг, тэмүүжин ахыгаа гаргаж өг бусд нь хэрэггүй гэж хэлсэн гол шалтгаан нь ер нь бол тайчуудын таргуудаа бигдрийг нас барснаас нь болоод тэмүүжинг засаглах гад шийдэх гээд ирж байгаа царай байгаа байхгүй. Тэгж ойлгож болж байгаа юм. Тэгэхгүй яг Монголын нуус товчгоор дүнгээр ингээд явчих юм бол жоохон ойлгомжтой болчиход байгаа. За энэ дээрээс бас энэ өгүүлбэрийг сонсоод Тэмүүжин ахыгаа гаргаж өг гэсэн үгийг сонсонгуудаа юу болоо гэж шууд гаргаж өгөх үү. Тэмүүжин нөгөө дүүнэр нь ээж нь те бүгдээрээ одоо ингээд модонд нууж байгаа те уулын шугуу дотор. За тэгэн гут нь яасан бэ гэхлээр тэр шугуу гэдэг зүйл нь бол ерөөс хүн нэвтрэхэд айгүй хэцүү. Битүү мод байгаа байхгүй те. Бүр ингээд нарийнхан. За тэгээ тэр дотор ингээ ороод явчин гут нь тайчууд нар араас нь орч чадаагүй. Гисэн хэдий боловч тэр уулыг ингээ бүслээд сахиа суучих. За ингээ Тэмүүжин тэр дотор бол 3 хонсныхаа дараа за ер нь бол одоо бууя те явсан байж магадгүйгээд доошогоо уулнаас буугаад явж исэн чинь морных нь имэйл нь салаад унждаг. Унжиж байгаа юм. Энэ ямар сони юм бэ те? Олон мултарч болно. Харин хөмөлтрийг яаж мултлах юм бэ гэд гайхаад энэ ямар ч нэг юм тэнгэрээс өгсөн дохио байна гэж бодонгуудаа ахаад 3 хоног хүлээ. Тэгээ боцоод уул руу гараа явсан. За ингээ 3 хоног хэвтчихвч байгаа тэр чинь ядарн даарн цанган өлсөн те. За ингээд нилээн бодож яснаа за одоо ер нь бууя гэд буугаад яг нөгөө хуучин замаараа бууж исэн чинь нөгөө замд нь гэрийн чиний цагаан том чулуу байж байгаа байхгүй. За тэгэн гут нь энэ ямар сайн юм бэ? Урд энэ чулуу байгаагүй штэ. Энд ихлээр бас л нэг тэнгэрийн дохио байх. Али ер нь буцъя гэд ахаа 3 ончиж байгаа. Хэд онч вэ? Нийтдээ 9 ончиж байгаа. За ингээ 9 оноод ирэхээр чинь мэдээж за энэ мэт нэргүй үхснээр те бараг олдсонд одоо баригдсан ч яах вэ гэж бодоод нөгөө уулаасаа ингээ бууж явж байгаа. Бууж явж явах замдаа нөгөө сумч хутгаараа гэж байгаа байхгүй. За энэ сумч хутга гэдэг нь бол яг 13 дугаар зууны үеийн цэрэг эрсүүд бүгдээрээ өөр өөрсдийнхөө тэр сумныхаа мэс мод шүү дээ тий. Тэрийг сайхан тэгшэрдэг янзалдаг ийм хутга байгаа байхгүй. Тэр хутгаараа нөгөө модоо тасдаж гарч эндээс гарч ирэхэд бүр хэцүү газ. Тайчууд нар араас нь орч чадаагүй шалтгаан энэ байгаа байхгүй. За ингээд тэр уулаас хаа олдгийг тайчууд нар уулын бэлд хүлээгээ суужсэн чинь Тэмүүжин гарч ирээд баригдсан. За Тэмүүжин баригдсны дараа болвол яасан бэ гэхэлэр таргуудаа хэрэл туг барьж аваад улстай аваачаад гэж байгаа. Тэгээ одоо яг нөгөө захирж байгаа нутагтаа гэсэн үг шүү дээ, тий. Аваачаад засаглан шийтгэж айл бүрт нэг хонуулж хэсүүчлэн явсан гэж. За энэ бол мэдээж тэр бол айл болгонд нэг хонуулна гэдэг нь зүгээр л ингээ хонуулаад байгаа зүйл биш байгаа байхгүй. Нөгөө айл болгоноор ингээ жигсэж зэвцүүлээд нь шүү дээ. За энэ бол одоо бараг л тий бидний гол өстөнд дайсан гэдэг ч юм уу эсвэл одоо ахыг алсан гэдэг ч юм өөр зөндөө шалтгаанууд байгаа шүү дээ. Энэ шалтгаануудыг хийлээд хийж нөгөө хүмүүс нь одоо бараг тэнд одоо байж үзэг болохоор мэдгүй байл та. Гэхдээ баг нулимдын юм уу эсвэл хоолойгоо шахруу гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдалтай маш эвгүй байдалтай байж исэн хүзүүндөө дөнгөтэй байгаа шүү дээ. За дөнгөтэй. За гэтэл яасан бэ гэхээр яг тухайн үе зууны одоо тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр гэж байгаа. Тайчууд нар бүгдээрээ онон мөрний ирэг дээр найр хийгээд нар шингэж байхад бүгдээрээ тарсан. Яг энэ үед Тэмүүжин нэг юм сул дорой хөөхдөр асруулж ирсэн байгаа байхгүй. Найр тарсны дараа Тэмүүжин тэр сул дорой хөөхтийг өнгөөрөө толгойг нь хаг цохоод гэх юм уу те цохиж унгаагаад тэгээд цухтагаа явсан.
Зугатааж явж байхдаа Тэмүүжин бас нэг зүйлийг бодсон байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ ой мод шугуу руу орох юм бол баригдчих магадгүй. За өмнө нь бас нэг шугууг туршаад үзсэн тий 9 оноод үлсэж өгөх гээд баригдсан шүү дээ. За тийм учраас яасан бэ гэхээр усны одоо тий голын энэ эргийн дагуу юм тогтоол ус байгаа шүү дээ. Тэр тогтоол усанд хариг тэнд ингээд дөнгөтэйгөө хөвтөх юм бол мэдээж гол агаж орсохгүй. Нэгдүгээр, хоёрдугаар яг тэндээ байгаад байна. Гол живхгүй. Хүзүндээ тий ер нь мөчр 90 дор ороход л уснаас аврагддаг гэж ярьдэн шүү. Тэгэхээр ер нь бол яг ингээд ингэ байжсэн байгаа. А нөгөө хүүхэд ухаан оронгуудаа харж исэн хүүхэд ухаан оронгуудаа олзны хүнийг алдлаа гэд ойрлсон чинь тайчууд ах дүүнэр бүгдээрээ цугларч ирээд шүн одоо нөгөө нэг юм өдөр мэд гэрэлдэх шүн гэж байгаа байхгүй сартаа шүн. Маш сартаа шүн тий. За ийм өдөр ингээ бүгдээрээ хайгаад тараад явсан байгаа. Хайгаад явсан. Яг ингээ хайгаад явж байхад нь Тэмүүжингийн байсан газар нь сүлдүүсийн сорхон шар яг нүр тулаад харчдаг. Тэгдэг. Тэ. За ингээ тэнгуудаа сорхон шар Тэмүүжин харангуудаа усанд оромгүй, огторгүйд мөргүй. Яг ингэж хэвтэг чинь маш зөв. Чи ийм ухаантай те нүүрэндээ гэрэлдээ нүдэндээ галтаа учраас тайчууд ах дүүнэр чинь чамд атаархдаг үз. Би чамайг зааж өгөхгүй. Наана яг тэгэд хэвж байгаа. За ингээ бүр хайсан хүмүүс бүгдээрээ явсаар агаад одоо голын цааталтаа гараад гэдэг ч юм уу те ингээ явсаар агаад нэг газар цугларч байгаа. За одоо яацгаах үгүй хоорондоо ярьсан чинь сорхон шар. За хэдүүлээ одоо ахаад яг явсан замаараа дахиж нэг те хайж явъя. Тэгээ хайж яваад голын нөгөө талдаа анх уулзсан хайж ихсэн тэгээ энэ газартаа уулзж ирсэн. За ингээ цаашаага явсаар агаад ахаад ирж явахдаа Тэмүүжин дахиж тарж байгаа шүү дээ. Ахиж тарахтаа тайчууд ах дүүнэр чинь чамааг хайж олохын тулд шүд амаа билүүдэд арзаалгатай шүд амаа билүүдэд ингээд хайгаад явж байна. Чи наанаасаа битгий хөдлөөрэй гэж л. За тэгээ явсаар агаад дахиад дараагийн газар ахиж нөгөө газар уулзлаа шүү дээ. Одоо яах вэ гэж ахаал ярилцаад эхэлсэн чинь сорхон шар ахаад ярианд оролцоод эхэлж байгаа байхгүй. Тэрний үг гэхээр бид нар харанхуй шүн тэ хүн алдчаад одоо ингээд хайж олохгүй байна. Тэгэхээр одоо ингээд гигэн цагаан өдөр хүн алдчаад хайж олохгүй байна. Одоо харанхуй шүн болчихлоо. Тийм учраас энэ хүн хаа олдох вэ? Ямар ч сан хідүүлээ ахаад замаараа нэг явж үзээд тэгээд олдохгүй болвол гэр гэртээ хайж амрыг. Маргааш өглөөнөөс хаяа гэж байгаа байхгүй. За ингээд буцаад яг тэр замаараа явж байхдаа сорхон шар Тэмүүжин дээр ирэнгуутаа за бид нар одоо ахаад нэг хайнаа. Ингэж хайсныхаа дараа шууд харин. Харин чи тэр үед нь шууд зүгтаад тэ ээж дүүнэр рүүгээ яваараа гэсэн байна. За ингээ хилээд яваад өгч байгаа. За тэгээд ингээ яваад өгөнгуут нь Тэмүүжин бодоод эхэлж байгаа байхгүй. За байж. Саяны хідэн өдөр бүгдээрээ ингээд те айл болгонд ороод ингэж хоноход бүгдээрээ л баг ад үзсэн шүү дээ. Гэтэл яг ингээд сорхон шарынд очсон чинь тэдний хоёр хүүхд чулуун чимба хоёр нь те миний ингээд дүнгийг тайлаад халуун хоол өгөөд ингээд амраасан. Одоо яг ингээд сорхон шар намайг харсан мөртөө зааж өгөхгүйгээд надад ингээд гурантаа туслалаа. Тийм учраас би яг одоо дөнгөдөө хаа олдох. Ер нь сорхон шарынд очих гэсэн. За ингээ онон мөрнийг уруудаад явж явах замдаа болвол сорхон шарыг олоход болвол сорхон шарын гэдэг айл болвол таргуудаа гэдэг юм одоо яг тэр одоо Овг аймгийн хагас үгч те орой болгон шүнжин ингээ сүү самраад айраг бүлдэг айл байгаа байхгүй юу? Айргийн бүл. За тэгээд тэр ингээ айргны бүлүүрийнхэн чимээгээр ингээ те баримжаа авсаар агаад гэрт нь яваад орсон чинь сорхон шар шууд гайхаад ууралж байгаа байхгүй. Хүй би чамайг харь гэвэстэй. Чи яагаад шууд наашаа ирж байгаа юм гээд. За ингээд зэмлээд эхлэнгуут нь чулуун чимба хоёр хүүхэд нь аавыгаа зэмлдэг. Болжмор шуу тэ харцах шуунаас айгаад бутны доор орж нуугдахад бут түүнийг хамгаалдаг. Одоо Тэмүүжин тэ биднийг гэж зориод ирэхэд бид яагаад ингэж хандах ёстой гэд шууд одоо хүзүүндх одоо нэг дөнгөний молтлаад гал түлж шатаагаад нуунгуудаа Тэмүүжин өөрийг нь болохоор гэрийн ард байдаг ноос хураадаг тий одоо унгас гэж байгаа шүү дээ. Унгас хураадаг юм хийчихэж байгаа байхгүй. За тэгвэл хадаан нэртэй охиноороо асруулж байгаа. За ингээд маргаашнаас нь яасан бэ гэхээр нөө тайчууд ах түүнэр тий дөнгөдөө хүн хаа олдох вүлээ. Манайхан өөр хоорондоо нууга бицдээгээд дотроосоо нэгжийя гэдэг зүйл явж байгаа. За ингээд дотроосоо нэгжээд хэдэн өдөр явсаар агаад яг явсаар агаал сорхон шаранд ирж байгаа. За сорхон шарын дээрээ гэр доторх мотор тэр ор мор авдар юу вэ тийм бүх юм үзчихэн гутаа явсаар агаад хамгийн сүүлд нь хойд унгастаа тэрэнд очиж байгаа байхгүй. Унгастаа тэрэнд очиод тэр унгасыг тийм ингээд нааш ингээд татаж ястаа яг Тэмүүжингийн хөлөнд нь хөрсөн тэр үед нь сорхон шар
ийм халуун бөхчөн өдөр те энэ унгасан дотор ямар амьд хүн тэсгэвдэ. Та нар сэтгэлээ хантал сайн нэгч гэсэн. За энэ үед нөгөө хүмүүсүүд нь те болоод яваад гисэн. За ингээд яваад өгөнгуут нь сорхон шар яг тэр Тэмүүжинд те намайг үнсээр хийсгэн алдавч хийж байгаа байхгүй. Үнсээр хийсгэн алд. Чи намайг голомтоор нь самрах чинь. Би одоо ингээд эзэн ноёноос урвсан гэдэг бол одоо нэг эзнээс урвсан хүний илгийн нэмтэл тий одоо ингээд босгоноос орсон хүмүүсийн боргийн ногтол баг голомтоор нь одоо хүйс тэмтэр гэсэн юм байгаа штэ. Тэгэхээр одоо чи үнсээр хийсэх гэж байна гэдэг нь бол ер нь санийх шиг юм батдаг ойлгоч. За тэгэхээр одоо сорхон шар бол яасан бэ гэхээр чи одоо ер нь шууд ээж дүүнэрийнхаа зүг рүү яваа гин гута тэлээ тарган хург чанж өгсөн. Тэлээ тарган хург гэдэг нь болоод тэлээ хург гэдэг бол хавар эсвэл нөгөө өвлийн тэргүүн сард ч юм уу шин эрт хургалсан хургийг хэлж байгаа байхгүй. За тэгээд ийм хург алдаад хүнс бэлдэж өгөнгуутаа хөхүр ба нэг сум хөхүр ба нэг ном хоёр сум тэнгуутаа имэйл хитгүүгээр явуулсан. За имэйл яг тэр айл байхгүй байсан баг. Бас чимээ гаргах магадaltaй. За хитгүү гэдэг нь болохоор шүн гал төлж байгаад ч юм уу те баригдах гал асаагаад баригдана гэж бодоод ингэ явуулсан. За тэгээд Тэмүүжин тэднээс яваад урдын нөгөө нэг шивэлсэн газар те ирээд өвсний налархаагаар мөшгөн гэж байгаа байхгүй. Өвсний налархаагаар мөшөөд онон мөрөнгөөд явж өрнөөс урсах хямур горхинд хүрв. За хямур горхийг одоо ингэ өгсөж явсараад бидрүү хушууны хорчхуу болдог гэдэг газар хурч ирээд ээж дүү нартайгаа уулзсан гэж. Тэнд бүгдээрээ нийлээд бурхан халдууны өвөлд хар зүрхний хөхнөр гэдэг газар очиж нутаглаад таруух зурм алж идэж амьдарч хэлсэн гэнэ. Ийм зүйл явж байгаа. Уучлаарай. Одоо энэ дэр нэг зүйл байгаа юм. Энэ юу гэхээр Тэмүүжин магадгүй угаасаа нүүдэлчин хүмүүс бүгдээрээ л ингээ өвсний налархаа гэдэг зүйл бол нүүдэлчдийн хамгийн сайн хийдэг зүйл те. Араас нь мөр мөшгөн гэсэн үг шүү дээ. Энэ хийж чаддаг боловч энэ хол зай хугацаанд ингэж их өвсний налархаа мөшгөж тэр яг их болон дүүнрээ орохгүй үгүй юу. Бараг саяны тэнд байсан те зам дагуу явж байхад нь хуучин Исүүхэ баатрын эзэмшилд байсан ард иргэд Тэмүүжин тусалсан байх бас магадaltaй байгаа байхгүй. Энэ бол ингээ ганцаараа те явсараад хийх ажил бас тун хэцүү гэдэг зүйлийг хэлээд байна. За хоёул хамтран ажлыг танилцуулж өргөжлүүлнэ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Toyota болон Lexus-ийн албан ёсны дилер мөнх хадаа оролцож байна. За ер нь бол одоо нөгөө намрын улирал эхэлж байна. Одоо нөгөө яг тос солих улирал гэдэг юм уу те. Машин аачлах улирал эхэлж байгаа байхгүй. Ер нь тэгээ хүмүүс автомашиныг одоо нэг авахаас те илүү тийм үнийг унгаахгүй бас тэгээд нэг сайн хэрэглэе гэх юм бол цаг тухайд нь тэр үйлчлэгийг нь хийлгдэг байх нь чухлаа гэдгийг одоо маш сайн мэддэг болчлаа. Одоо нөгөө хуучин тэгдэг байсан шүү дээ 70 80-аад оны ах нар маань би энэ машиныг аваад юуг нь цолиогүй те. Надаар амарчийн цолиулаагүй гэдэг шүү дээ те. Гэтэл яг юм дээр эн чин бишээ. Хүн нөгөө амнаас аюулгүй байдал те. Эрсдэлгүй байдгаа бодох юм бол энийг цолих ёстой цаг бүрдэн дээр явах километр гэдэг юм уу 50,000 тэв тутамд ингэнэ гэсэн бол яг тэрнийхэн дагуу сольж явах ёстой байд юм а гэдэг хүмүүс маш сайн ойлгодог болчлоо. За тэгэхээр ер нь ингэ одоо Toyota ч юм уу эсвэл Lexus ч юм уу ер нь ямарваа ч нэг одоо улсын машины брендийг оруулж ирэх худалдаалахад давхард хүний засвар үйлчлэг гэдэг юм яригддаг. Одоо нэг манайхаа ингэ шинэ машин 0 км-тэй машин авъя гэхлээр дараа нь засварыг нь яах вүлээ гэдэг асуудал болдог шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан Toyota-гийн албан ёсны тэм сертификаттай мэрэгжилтнүүд нь засварыг хийдэг бол энэ өөрөө маш том баталгаа болж байгаа. За тэгэхээр Toyota энэ юуны мөнх хадаагийн засварын төвөн шүү дээ, тий. Toyota Certified буюу Toyota-гийн албан ёсны G1-ээс G3 зэрэглэлтэй мэргэжсэн механикуудтай ба 10-аас 14 хүртэлх хувийн хямдралтай тосны багц үйлчилгээг тань санал болгож байгаа юм байна. Тэгэхээр заавал одоо Toyota эсвэл Lexus гэхээр заавал нэг 200, 300, 570 юм уу тийм биш шүү дээ. Энд чинь Toyota-гийн тэрэг болон Lexus-ийн тэрэгэнд л таарах үйлчилгээг хийдэг механикууд нь байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд Toyota болон Lexus автомашины үйлдвэрийн заалттай мотор, хроб, эрдүүхтэрийн тос солих нийт 60 гаруй багц бүтээгдэхүүнээс өөрийн автомашин тохирсон багцыг сонгон авч үйлчлэх боломжтой. Тосны багц бүтээгдэхүүн бүрд 13 цэгийн үзлэг оншилгоо зөвлөгөөг үн төлбөргүй үзүүлж автомашиныг тань халамжлах болно гэж. Цаг захиалга утас нь 75 95 44 44 75 95 44 44. Хаяг нь бол одоо хаан уул дөрөг Яармаг наадамжтын зам Toyota мөнх хадаа төв гэж байна. Цагийн хуваар нь бол өглөө 8:30-аас 17 цагийн хооронд ажилладаг юм байна. За ингээд бид бүхний дэмжиж ажиллаж байгаа мөнх хадаагийн хамт олонд талхаснаа илэрхийлье, баярлалаа. За баярлалаа. За саяны хэсгийг ахаад нэг багслаад ярьчихад байна шүү дээ, тий. Таргуудаа яагаад ирвэ?
Нөө бигдэр өгснөөс болоод ирсэн болохоор таргуудаа магадгүй бигдрийн артал байсан тий. Дээрээс нь таргуудаа хамаг Монголын хаан ширээн суух гэж хахад бол тойролын баг зөвшөөрлгүй гэдэг юм тойрол зөвшөөрөхгүй бол суух боломжгүй байгаа байхгүй. Энэ нэг шалтгаан нь болохоор хар зүрхний хүүхнүр гэдэг газар хамаг Монголын хаанаар Чингис хаан өргөмжлөлтөө тойролт хилдэг, жамхт хилдэг. Тийм бааз бусдаараа нөгөө хүлэн зөвшөөрүүлээд нь штэ. Энэ зүйл бас яг ингэж байж болохоор байгаа байхгүй. Дээрээс нь одоо бас яг юу юм бэ энд хэлэхэр ингэж зөв үг сонгож чадахгүй байх шиг байна л да. Саяны энэ үйл явдал болвол таргуудаа Тэмүүжинг яг үнэхээр алах гадсан уу? Үгүй юу гэдэг асуудал яригдж байгаа сте. Энэ тодорхой бос байгаа сте. Ерөөс байхгүй байгаа сте. Гэтэл энд бол тайчуудын таргуудаа Тэмүүжинг алж чадахгүй байгаа шалтгаан цаа талд нь Ван хаан тойролын уурыг хөргөж хүйдэ гэсэн юм байна. Гэхдээ Ван хаан тойрол бас санамж өгöd байгаа байхгүй. Тэмүүжин бол миний харьяат гэдэг ч юм те. Ийм юм өгöd нь штт. Яг тэгвэл баха одоо ингээд алсан гэдэг ч юм ийм шалтгаанаар гэсэн. За одоо тэгээ энэ хүү үйл явдлууд нь ингээд явсаар агаад нэлээд хэдэн хугацаа өнгөрсөн. Сая очингуудаа Тэмүүжин те их түнрийг хайж очингуудаа за дахиад нүгүүд газ ингээд нүүсэн. За энэ нүүдэл яагаад хийх вэ? Энэ нүүдэл чинь өөрөө нүү тайжуудаас ахаад нэг жоохон зай аваад байна шүү дээ. Ахаа зай аваад байна те. За тэгээ ахаад цаашаага үйл явдал болно те. За нэгэн өдөр Тэмүүжин шарга бүхий гэж байгаа 8 акта харсаар байтал нүдэн дээр нь дээрэмж туугаад аваа явчихна. Харсаар гал хоцорж байгаа шүү дээ. Араас нь хөөх мөр байхгүй тийм биз? За тэгээд шүн бол нэг ан явсан таруугагнахаар явсан бэлгүүдэд өгөн те. Орой үүдч болсон чинь мориныхоо одоо ингээд өөр ингээд морио явган хөтөлцөн мориных нь нуруу ингээд хотооцсон те бүр ингээд даахааргүй таруугаа гэсэн байхгүй. Зөндөө таруу гэдэг гэдэг шүү дээ те. За ингээд хөтөлчихсэн байгаа. За тэгээд шарга мордыг дээрэмж даваад одлоо. Гисэнд нөө бэлгүүд хэлж байгаа байхгүй. Оо би араас нэхий. Том залуугаас. За тэнгууд нь чи чадахгүй. Би нэхий. Хасар хэлж байна. Тэнгууд нь тоо чадахгүй. Би нэхий. Тэмүүжин те. За ингээд Тэмүүжин нөгөө морио унаад те. Гэрт байсан ганц морийг бэлгүүд ан хийх аваа явцсан шүү дээ. Нөгөөт чинь орой бүр ингээд нуруугаа хотоотл гэдэг нь ядраад ирсэн мориос те. За ингээд морио унсаар ягаад явсаар хагаад орог шинхул морил да. Нөгөө хинтэй адилхан. Бодончир мохог нэг орог шинхул морио унаад явдаг штэ тий. Тэрнтэй адилхан үзүүлсэн. За тэгээ орог шинхул морио унаад цаашаага 3 хоног давхиад үсний налархаа мушгад явсаар агаад ирсэн чинь нэг өглөө явж исэн чинь нэг сайн ир хүү тий. Оо гүү саацсан зогсож ирдэг баг. Тэнгууд нөгөө хүүхдээр очингуудаа сайн байна уу? Тий. Чи ийм нэг шарга акт бүхий 8 ийм актыг харсан уу гэж байгаа байхгүй. Оо өнөө өглөө нар мандахаас өмнө энэнгүр тууж одсон билээ. Тэгээд нөгөө хүүхд чинь харангуутаа нөгөө хүний Тэмүүжин чинь те. За хоёулаа найзлаа. 90 монхог нэг буюу гэж байгаа байхгүй. Тэр нь бол эр хүн ядарсан те. Ядарч явж байгаа зовлон бэрхшээл нь яг адилхан юм аа. Би чамд туслая. Би чамд зааж өгье. Тэнгуутаа морийг нь сольж өгөөд юу ч үжиж те. Өөрөө бас морио солонгуудаа нөгөө сааж исэн одоо сав суулга муулга сүү сайл те. Бүх юмаа шууд бүтээж тэндэн орхиж боож орхингуудаа Тэмүүжинтэй цуг явж байгаа. Явхдаа хэлж штэ. Би болвол миний эцгийг Нахуу баян гэдэг. Намайг Боорч гэдэг. Би Нахуу баяны ганц хүү. За ингээд нөгөө хоёр чи араас нь явлаа. Араас нь явж исэн чинь ахаа 3 хоног гэж байгаа байхгүй. За ингээд 3 хоног араас нь дагаж явсаар хагаад нэг хүрээний гадаа захларч байгаа. Энэ юу хүмүүс? Сайн нөгөө зайгаа авсан тайчуд биш байгаа. Тэ? Байж болно. За тэгүн гутаа нөгөө захт нь хурж очингуудаа яг тэнд зогсчихснаа Тэмүүжин Боорч хэлж байгаа байхгүй. За анд чи намайг хүлээж. Би очиод 8 акта туугаад ирсэн чинь хүй би чамайг ядарч зүдэрч явж байхад чинь те энэ хүртэл босол маань чамд босолсны хамт очиж мордож бууж авчирээ. Хамтаа довтлж ороод нөгөө мориудаа хөөгд гэрсэн. За ингээ морио хөөгөөд ингээ явж исэн чинь араас нөгөө хүмүүс мэдэд хөөж байгаа ш те. За ингээ хөө явж чинь нэг улаан дээлтэй цагаан морьтой. Нөхөр яг араас нэгэд уурга барьсан гүйцэд ирж байгаа байхгүй. Ингээ гүйцэд ирж яхад нь Боорч хэлж байгаа. Тэмүүжин хандаа чи над номс маа наддаг. Би чиний өмнөөс харуулъя гэж байгаа байхгүй. Чи Тэмүүж хэлж байгаа. Миний өмнөөс чи эрсдүүзээ гэж хэлээд би харуулъя гэд. За ингээ харуулдаад байсан чинь нөгөө улаан морьтой нэлээ ойрч ирж байгаа сүулдэ ном сумнаас ингээд ягаад хоцроод эхэлсэн. За араас нэг хөөжөөсөн хүмүүс чинь ээлж дараална гэж нэг төрүүлж орж ирж байсан боловч аль хэдийн нар ууланд ташаад те нар жаргаад дууссан. Тийм учраас харанхуй бүрэнхий болсон учраас араас нь нэгчээсэн хүмүүс болсон. За ингээд Тэмүүжин Боорч хоёр чинь 3 хоног завсралгүй дахиад давхин ч те. За ингээд завсралгүй дахиж ирж байгаад Боорчийн нутг руу орж ирж байгаа. Боорчийн нутг руу орж ирэнгуут нь Тэмүүжин хэлж байгаа байхгүй. Сайн анд те
нөхөр би чиний ингээд тусалцаагаар 8 ахта одоо ингэж олж авлаа. Тэгэхээр чи хэдийг авах вэ гэж асууж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр уг нь бол Тэмүүжин нэг тийм баян хүн биш байгаас тэ 8 акттай. За нэг 8 акттай гэж бодох юм бол нэг морьтой хүн бол нэг юм 6 7 хон ямаатай ч юм уу те энэ нийлбэрээр. Тэгэхээр 8 акт гэхээр Тэмүүжингийнх нийтээрээ нэг 50 орчим хон ямаатай нэг 8 акттай нэг ийм өрхөл айл байгаад байгаа байхгүй. Тэгэхдээ нөгөө бүр ядуу зовдгоо байдвал адаас арай гайг болчихсон байгаа те. За тэгсэн мөртлөө тэр 8 актнаас хэдийг нь авах вэ гэж асуусан чинь боорч хэлж байгаа байхгүй. Анд чамааг зов зүдэрч явж гинэ гэж би чамд тусалсан. Тэрнээс биш би оз ашиг хайж явсангүй. Би болвол нахуу баяны ганц хүү. Миний эцгийн хураасан хөрөнгө энэ насанд минь илбэг хүрэлцнэ. Тэ? Би бол чамааг зүгээр ингээ тэ нөхөрлөе гэж бодож тусалсан юм а гэж хэлж байгаа. За ингээ боорчин гэрт яваад очсон чинь нөгөө боорчин аав нахуу баян чинь уйлаад нус нулимсандаа хотолцсон сууж байгаа байхгүй. За тэнгуутаа хүүгээ харангуутаа уурлаж нэг үзээд уйлж нэг үзээд тэ тэгснэ за яг юу болсон хүмүүн хэл гэсэн. За тэгээ боорч хэлж байгаа. За ингээд энэ нөхөр маань тэ ингээ мөнгөнөд явж байхад би ингээд туслаад ахтын ингээд хуугаад ингээд яваад ирлээ гэд хилэнгуутаа боорч шууд нөгөө нэг сайл сүгэ хайцсан шүү дээ чи чинь 6 хоног юм тий. Тэрийг аваад дахиад цаашаага нөгөө авах гээд дахиад явдаг гэж байгаа байхгүй. За тэрний дараа яасан бэ гэхээр нөгөө нахуу баян хэлж байгаа. За миний хоёр хүүхд үүнээс хойш те нэг хаилгүй үнэнд сайхан нөхрлөөд яваараа. Бас нэг гой хүний дүр байгаас те нахуу баян. За ингээ хэлээд тэгээ боорчд одоо нөгөө нэг тулам те тэлээ хураг дээрэс нь одоо зам зуур одоо ингээ идэх хүнс те гих зэргийг нь бэлдэж өгөөд нөгөө морийг нийлүүлж өгөөд гэсэн. За ингээд буцаа. Гэрлүүгээс бас л 3 оноод очиж байгаа шүү дээ. За энэ эрэл хайгуул нийт 9 хоног болчих хэвээр тий. За бас л 9 хоног шахуу ингээд яваад за ингээд гэртээ ирсэн чинь сая нэг одоо өөлөн их болон хасар одоо хачуун бэлгүүд тэмүүлэн эдрийн тий ингээд санаа нь харж байгаа. Санаа намраад за ингээд нэг айтайхан боллоо доо гэд. Ингээ бас. За тэгээ хэсэг байж исэн чинь ирээд одоо нэг бүрийн ирэг гэдэг газар руу нүүж ирж байгаа байхгүй. Бүрийн ирэг гэдэг бол одоогийн багнуураас хойшоо 30 км зайтай. Хар зүрхний хөхнөр гэдгийг одоо бас манайхан бас мэдэн штэ. Тэгэхээр энэ нь бол багнуураас 30 км-ийн зайтай бүрийн ирэг гэдэг энэ газар руу нүүж ирж байгаа гол шалтгаан нь тайчуудаас ахаад холдоод байна. Тийм байна. Тайчуудаас холдоод байгаа зах руу баг нутгийнхаа зах руу хамаг Монголынхаа нутгийнхаа зах руу ирж байгаа сте. Тийм ээ. Зах руу гол энд гэсэн тий. Зах руугаа ирж гинэ гэдэг чинь Ван хаантай ойртод гэсэн үг. Тийм багаз. Ван хаантай ойртод байна гэдэг бол Ван хаантай Тэмүүжин аль хэдийн холбоотой байгаа. Сая би хэллээ штэ. Байрны ширээт нүцгэн ширээт үгэнгээд халаг наяагаа 2 хүүхэдтэйгээ цуг ингээд аваад явхад нь тэр таргуудаа нөгөө нэг морь таахгүй том тарган штэ. Тэгээд нөгөө тэрэг нэг ачаад явж байгаа штэ. За тэгэхэд нөгөө таргуудаа хэлж байгаа штэ. Би одоо Тэмүүжин гэ тэ ингэж сургасан энэ тэрэгэл. Тэгтэл бас Тэмүүжингийн өөрийнх нь бас нэг хэлсэн үг байдаг. Хожимо жамуухта муудалцсныхаа дараа жамуухт хэлдэг штэ тэ. Чи бит хоёр тойрол Ван эцгийн герт байсан. Өглөө болгон би чамаас эрт босоод Ван хааны алтан хундгаар айраг бод гэсэн. Одоо чи харин аав ингээ эцгийн те хундгаар айраг сайн ууж аваарай. Чи хэр ихийг хороох вэ гэж хэлж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр багада тэр хоёр хоёулаа нэлэх секундтэй гуруулаа те цуг өссөн байж таарах гэдэг шүү дээ. Тэгээ саяны энэ үйл явдууд нь хизээ хаана болсон бэ? Таргуудаа тэрийг яг хизээ гэд өөрийнхөө нутагт засаглаж байрсан. Тэмүүжин яг өөрөө хідэн настаадаад Ван хааныг байсан. Энэ бүх үйл явдал нь Тэмүүжингийн саяны тэр үдсэн зовлон бэрхшээлүүд те дээрэс нь таргуудаад гэд ослогдсон Ван хааныг яг ямар шугамар байсан юм. Магадгүй таргуудаа өөрөө нөгөө хан хүүгүүдийг барьцаанд өвдөг шүү дээ те. Энэ маягаар өгсөн үү? Эсвэл тойрол нөгөө эцгийн анд гэдэг утгаараа магадгүй Исүхэ Баатрыг нас барсны дараа өөлөн үжин тойролтой ойрхон байлгахын тулд Тэмүүжиг тэнд байлгасан уу те бас л нэг юм эргэлзээтэй судлуучтай асуудлууд байгаа байхгүй юу? Тийм. За ингээд энэ өөрөөсөө яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь бол Ван хааны л нөмөр нөөлөг рүү жоохон бараадж байна. Ер нь Тэмүүжин жоох асуудал үүсэх юм бол Ван хаанаас нөмөрөхөд бэлэн те ийм зүйлийг сонгоод байгаа байхгүй юу? За одоо бас нэг тал руу очноо. Тэрний юу гэхээр урдан Тэмүүжин одоо нэг 8 шаргахта дуудаад авцсан шүү дээ тий. За хаван гутаа яасан бэ гэхээр бүртэйг багтаа харснаас хойш ахиж хараагүй байсан. За тэгээд нөгөө нэг багийн хайр одоо өөрийнх нь сүй тавьсан тий. Эцгийн гэрээ одоо сүй тавьж өгсөн. За тэгэн гутаа Тэмүүжин бэлгүүдээ хоёр тий бүртэй үжнийг авах гад явж байгаа байхгүй.
За тэгээд дайс эцний хаана байдаг вэ гэхлээр дайс эцнийх болвол нөгөө цэгцэр шухург гэд хоёр нутгийн завсар байсан. Анх л нөгөө Исүхэ баатартай уулзсан энэ газар тагаа байхгүй. За тэгээд Тэмүүжин харангуутаа маш их баярлаад тайчууд ах トゥ өнөр чинь чамаа хэрхэн зовоосон тухай би сайн мэдчихсэн. Одоо сүүлдээ бүр арга мухардаад байсан юм аа. Би одоо харин одоо чамтай уулзаад санаа минь амар өгöd бүртээ өчнө өгж байгаа аах. Өгöd явуул чинь те. За өгж явуулсан Тэмүүжин бүртээ өчнийг аваад буцаж явж явах замд нь дайс эцэн өдөж гаргаж өгөхдөө хэрлний ураг цул гэдэг газар гаргаж өгсөн байгаа. Гэр хүртэл хөрж өгөөгүй шүү дээ. Энэ нөгөө Амгаа хааны гэрээсэл цаашаагаа мөрдөгдөж гинэ гэдэг бас нэг юм явагдаад байгаа сте. Охноо өөрөө хөргөж өгөхийг хориглоно гэх те. За их цоотн нь бол яг ингээ нөгөө гэрт нь хөргөж өгсөн байгаа. За гэрт нь хөргөж өгөхдөө бүртээ өвчний одоо инжинд нь бол хар болгон дах ирсэн тийм биз. За тэгээ цоотон ихийг буцсныхын дараа одоо бэлгүүдээ ингээд явуулангуудаа боорчиг нөхөрлөе гэж дуудаж байгаа байхгүй. За ингээ боорчиг нөхөрлөе гэж дуудсан. За тэгээд боорч бол шууд дээлээ хөмөрхөл морио унаал аавда хэлэхгүйхээр тий давгаал хүрээд ирж байгаа байхгүй. За ингээд цаашаа ингээд залах гэсэн чинь боорч Тэмүүжин хоёрын нөхөрлсөн түүх бол ерөөсөө юм байгаа шүү дээ тий. За тэгээд Тэмүүжин ер нь бол яг Сэнгүр горхноос нөгөөд хэрлэнгийн бүрийн ирэг гэдэг газар нүүж ирж байгаа тий. За энд байхдаа цоотон ихийн авчирж өгсөн хар булган дахыг авч яваад Тэмүүжин хасар бэлгүүдээ гуруула Исүгэгийн хуучин одоо нэг дотны анд тойрол хантаа уулзаад за би таныг одоо ингээ эцгийн адил эцэг гэж санаж явдаг. Тийм учраас одоо ингээд эхнэрийн инжинд ирсэн хар булган дахыг танд өгье гэж хэлсэн байгаа байхгүй. Булган даханд манай энэ эмэгтэйчүүд биш. Дээр үед бол хаад ноёдод дуртай байсан байгаа шүү дээ. Тийм тий. Харин тийм хүндтэй зүйлээ танд барьж чинь. Эцгийнхээ орон танд барьж чинь л гэж байгаа юм тий. За тэгэн гут нь бан хаан хэлж байгаа байхгүй. Хар булган дахын чинь оронд хагцсан усыг чинь буцааж тий одоо ингэж цуглуулж өгье. Хар булган дахын чинь оронд хагцсан булган дахын чинь оронд бутарсан улсыг чинь нийлүүлж өгье. Хар булган дахын чинь оронд хагцсан улсыг чинь буцааж өгье те гэсэн юм амлаад өгдөг байхгүй. Явдаг байхгүй. Том амлалт өгж байгаа те. Улсыг чинь эвлүүлж өгье гэдэг чинь бас хүч байгаад байгаа. Хүч байна те. Өөрөө ч гэсэн Тэмүүжин өөрөө угсаа язгууртай хүний хөвгчүүд те. За ингээд нэг юм явсаа. За ингээд бүрийн өргөт нэг өдөр ингээд үдэш те ингээд байж исэн чинь үүр шүний заагаар газар дэлбэрэх мэт шимээ гарсан байгаа байхгүй. Энийг хуваагчин эмгэн сонсонгуудаа өөлөн үжин өтөр төргөн босороо 300 тайчууд дайрч иж байгаа шиг нөө тайчуудууд те тайчуудууд дайрч иж байгаа шиг байна. Хурдан бос гэд хэлсэн чинь өөл үжин босонгуудаа хөгүүдийг сэрээ. За ингээд бүгдээрээ сэрээд ингээд тэр нөө морины төвөргөөнийг сонсож байгаа штэ. За тэг нэг нилээ халаас гэсэн үг зүхтаж амжинаа. За ингэж зүхтахтаа бол Тэмүүжин, өөлөн үжин, хасар, хачуун те Тэмүүгэ эдгээр бүгдээр нэг морь. Энд дээр бас боорч байгаа те. За ингээ бүгдээр ингээд нэг морь ингээд унсан мөртлөө бүртээ үжинд морь хөрөв. За тэгэн гутаа Тэмүүлэн гэдэг нэг охин байгаа шүү дээ те. За Тэмүүлэнг болохоор өөлөн үжин ингээд өвдөд ингээ хийчихэж байгаа байхгүй. За ингээ бүгдээр уулын шугуу ингээд яваад зүхтаахтаа болвол яасан бэ гэхээр бүртэйг хуваагчин эмгэн сүйх тэргэнд хийгээд аваад явсан. За ингээ аваад явсныхан дараа хуваагчин эмгэн нөгөө тэргээ ингээд аваа явж байгаа шүү дээ. Явж ирсэн чи гівгэнд мэрэгдүүд гараад ирсэн. Мэрэгдүүд гарч ирсэн чи юу хүн бэ гэж асууж жаад намайг хуваагчин гэдэг би Тэмүүжингийн харьяат байгаамаа. Чи хаанаас юу хийж явж байгаа гэсэн чи би одоо ингээ хойд гэрээс те онгоц одоо ингээ хайчлаад хонь хэрэгчаад онгоц ачаад явж гинэ гэдгсэн чинь Тэмүүжин гэртээ байгаа юу? Тэмүүжингийн хаана вэ гэсэн чи Тэмүүжингийн одоо Тэмүүжин хоолгүй гэртээ байгаа үгүйг нь би мэдэхгүй байна гэж. За тэгвэл нөгөө хүмүүс хаяа явж байгаа юм. Хаяа явчихгууд нь за одоо бараг л ингээд чирээд ингээ явсан чинь морных нь арал нь хурцж байгаа байхгүй. Тэгэн гут нь цухтаад модор нөгөө орцсон шугуу руу яваад орё даа гэж бодож байсан чинь нөгөө хүмүүс буцаад ирэхдээ сочигээл ингээ хүлийг санжлуулсан хуваагчин эмгэнийг бас барьчихсан. Ингээд хуваагчин эмгэнийг бариад тэгэн гутаа тэр тэргийг ах トゥ өнөр тэр тэргийг нэгж гэдгсэн чинь тэрнээс нь бүртгүүлж байгаа юм. За ингээ баригчлаа. За энэ үйл явдлыг одоо яг энэ үйл явдлыг болохоор нөгөө Чингис дэлхийн зарим эрдэмтэд ер нь бол Чингис хааныг нөгөө муугаар ярьдаг бичдэг те нэг доромжлох гэж бичдэг энэ хүмүүсийн хувьд бол бас нэг өгөөш нөхгүй. Юу гэхээр Тэмүүжин чинь бараг л тэр мэрэгдээс айнгуудаа өөрийнхөө эхнэрийг ингээ золигт гаргаад те тэр дайрж исэн хүмүүсийг ингээ шил дараад ингээ дайрж исэн тэр хүмүүсийн хурдыг сааруулах гад бүртөө үжинг бараг л ингээ олзон төгцсөн те ингээ тавьчихсан штэ гэдэг санааг ярьж байгаа. За шууд ингээ хэлээд байгаа байхгүй. Гэтэл энэ дээр бас нэг таамаглаад байдаг. Тэр юу гэхээр энэ дайн саяны энэ дайрал болохоос өмнө Тэмүүжин бүртөө хоёр хожим бихий гэдэг охинтой байсан. 2-3 настай. За
2-3 насны. Яг бол зүчийн дээр хожим бихий гэдэг охин байгаа байхгүй. Дээрэс нь зүч өөрөө гидсэнд байсан. Том гидстэй. За тэгэхээр нялх хүүхэдтэй том гидстэй энэ хүн морин чадах. Тийм гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгээд тэрэнд явахаас өөр арга тийм байхгүй. Тий, тэрэнд явахаас өөр арга байхгүй гэдэг. За нэг иймэрхүү таамагтууд гарч иж байгаа. Яг нэг цаг хугацааны хувьд ингээ бодоод үзэх юм бол те дараа нь бүртөө үжнээ ингээ аврах га дай хийж байгаа шүү те. Мэрэгтэй дай хийж байгаа. Тэр үед гисэн бүртөө үжин тэрнээс бочирч байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр тэр яг жирэмсэн явсан, жирэмсэн ирсэн. Энэ зүч хэний хүүхэд вэ гэдэг дээр амар том хариулт болохоор зөөш. Дараа нь Тэмүүжин ч гэсэн Ван хаанаас тусламж авах гээд очихдоо ч гэсэн хүүгүүд юм ихнэр хүүгүүд юм аваа явчлаа гэдэг тий. Ийм зүйл хэлж байгаа шүү дээ тий. За хоёул хамтран хэлж ярьчээ. За тэг. За гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гарден. За Ярамгийн Ацтын аманд байрлаж байгаа нэгдсэн төлөвлөлтөд Мандала Гарден цогцлбор хорооллол нүүж ороход бэлэн 3-4 өрөө орон сууцнууд цөөн үлдсэн байгаа. За Мандала Гарден цогцлбор хороолол нь болохоор бүрэн зүтгэмэл хийцтэй, альж талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөж хийсэн тал хэлбэртэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц бөгөөд хотхондоо 65% ногоон байгууламжтай. Энэ 65% гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр 100% гээд хотхны бүх төлөвлөлтийг тооцлоо гэхэд тэрний 65% нь ногоон байгууламж байдгаа гэж ойлгож байгаа. Хотхны төв хэсэг рүү автомашин нэвтрэхгүй байхад төлөвлөж дугуйтай болон тэрэгэнцэтэй хүмүүсийг чөлөөтэй зорчих боломжтой зам талбайг бий болгож өгсөн. Мөн дээрэс нь хүүхдийн нас тохирсон тоглоомын талбай хөдөлгөөнд дэмжих хэсгүүдтэй байгаа. За дугуйн зогсоол 3-3 гэсэн момент талбайтай хотхондоо 200 хүүхдийн цэцэрлэг болон 825 хүүхдийн томьёо сургуультай. Хотгоноос гарах шаардлагагүй сургууль цэцэрлэг нь байна. Дээрээс нь худалдаа үйлчлэгийг нэг дор төвлөрүүлсэн. Орчин үеийн барилгын стандарт төлөвлөлтийг бүрэн хангасан цогцлбор хороолол хаана вэ гэх юм бол ерөөсөө Яармагт байгаа энэ Ацтын аманд байрлах Мандала Гарден. За Мандала Гарденыг бол мэдээж барилгын салбартаа маш олон жилийн туршлагатай түүхчлэгч компани болох Монкон Construction барьсан гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Илүүлэлэнгүй мэдээллийг 75 75 8000 утсаар аваарай. 75 75 8000. За ингээд гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт үрээтэй Мандала Гарденда баярлалаа. За тэгээд одоо бүртөөжин баригчлаа тий. Тэгээд тэд нар мэрэгдүүд яг Тэмүүжин хайцсан бэ гэдгийг мэдээд бурхан халдан уул руу явсан гэдгийг мэдээд нь шүү дээ. За өвсний налархаа хөөж болно тий. За ингээд мэдээд байна. За тэгээд араас нь хөөсөөр хагаад 3 хоног бурхан халдан уулыг 3 тойрж байгаа. 3 тойрж нэгдэж байгаа байхгүй. Тэгэхэд манай хэд ингээд малтарч чадсан тий. За тэгээд нөгөө хэд чинь бодож байгаа. За бид мэрэгдийн чилгэр тэ их чилээдүү бүртөө үжин өөлөн үжнийг одоо эсвэхэ баатарт алдсан энэ өшөөг авах гэж ирсэн. Тийм учраас одоо сочигэлийг бүртөөг хаагчин эмгнийг хожим бихий гээд нэг жохон охин тэ энийг хүртэл ингээд олзлоод энэ эм согтыг олдоод авчлаа. Тийм учраас одоо зорьсон зорилго маань бүрэн гүйцэн явъя гэсэн. За ингээд явж очингуудаа бүртөөг их чилээдэгэн дүү чилгэр бүхэд асруулдаг гэж байгаа шүү. Асруулдаг гэж гарч ирж шүү. За асруулдаг. Энийг угаасаа яг энэ утгаар нь л ойлгох хэрэгтэй болж байна. За асруулдаг гэдээ ингээ гарч иж штэ. За одоо энэ дээр бас нэг зүйл яригдана. Энэ юу гэхээр яагаад саяны тэр мэрэгдүүд хаа байгаа тайчудаас цуцаараад бүрийн эрэхт ирчихсэн Тэмүүжин рүү те шууд ингээд ирж байгаа юм бэ. За болно. Бүртөө үжин үнэхээр булаах гад ирсэн те гол зорилго нь байсан байж болно. Тэгвэл бүртөө үжин Тэмүүжин хоёрыг дүнгиж гэрэлсэн үед нь сүй тавьсан үед нь авчирж байгаа үед нь авахгүй 2-3 жилийн дараа энэ дай болов гэдэг зүйл хэлж байгаа. Энэ дайнд яага хин цаанаас нь оролцов. Хин хэнийг өдөө гэдэг тайжууд оролцсон уу? Мэрэгдүүд оролцсон уу те? Өхөж болно гэдэг кино байгаа штэ. Тэр кинон дээр бол яг тэрийг амар гоё гаргасан байдаг штэ. Мэрэгдийн нэг нөхөр ингээл гол дээр ингээл заг сагнаа байж чинь таргуудаа ирсэн те. Хүмүүс харангуутаа одоо эсвэхэ ингээд сүй авах гад бүртөө үжиг авах га явж ингээл. За яг энтэй адилхан гэхдээ 2-3 жилийн дараа хожим бихий гэдэг охин төрчлөө штэ. За энэ мэтлэнгээр ингээд бодоод үзэх юм бол ер нь бол энд дотроосоо нэг зүйл байсан уу үгүй юу гэдэг зүйл. За энэ бол зөв таамаг төдий зүйл шүү. За энд бол сэжиглэгдэж байгаа сэжигтэн гэх юм бол хэн байж болохоор байна? Бэлгүүтэй. Дотроосоо шүү. Бэлгүүтэй юу? За бэлгүүтэй бол Мэргэд аймгийг довтлохтой эхийг нь гаргаж өгөх гэсэн бүгдийг чавчилсан. Сочигэл. Тийм үү. Тийм. Сочигэл чи хаанаас ирсэн? Сочигэл болвол сочигэлийн тухай яг түүхэнд бол тийм тодорхой баримт байхгүй. Гэхдээ нэг юм
Баргууд овг гэдэг байгаа шүү дээ. Эндээс гаралтай гэж гарч ирдэг байхгүй. Баргууд овгийн сочигээл. За баргууд овг бол бас яг хонгироод олхнууд эдэртэй адилхан гоо үзэсгэлэнтэй охтуудтай бас ингээ хаад ноёдод ингэж хатан болж ирдэг байсан юм шиг байгаа. За би зөв сочигээлийн тухай зөв ингээд эрдэмтийн зөв таамагыг хэлж байгаа шүү дээ. Яагаад ингэж хэлэх болов гэхээр бигдэр хүүгээ хаалуулсан шүү дээ. Тийм баас тэ Тэмүүжинд. За тэгсэн чинь нөгөө одоо ингээд хичнээн одоо ингээд их өөр шүү дээ тий. За тэг ингээ их өөр ингээ ахыг алсан ч гэсэн хожим нөгөө хүүхэд нь гэрлээд явж байгаа энэ үйл явдал. Тэгээд энэ дээр сочигээлийн хид хідэн янзын зүйл байгаа байхгүй. Зүгээр Монголын нус товчоог гэд хараад гэрхээ ажиглаад үзэх юм бол одоо энэ дээр нэг юм гарч ирэн за. Анх бүртөд мөрдөгдсөн шүү дээ. Сочигээлийн тухай юу ч хэрэгдэхгүй байгаас тээ. Тэгснэ гів гинт тэнд сочигээлийг бариад ирж байгааз. Тэгснэ сая тэр бүртөө үжин хаагчин эмгэн хоёрыг орхиод явсан биз дээ. Хаяа явсан шүү дээ. Тэгснэ 90 гута буцаа шууд 90 гута наа тарин дотор чи юу байгаа юм? Асуугаад мэдсэн ирдсэн байна гэж байна. Бурхан халдун уул руу явчихсан шүү дээ. Яг тэр зам руу нь яг ингээд тайчууд араас нь дагаж нөхөөд нь шүү дээ. Нэг дотроосоо нэг тагнуул алдсан юм шүү те. Мэдэл алдсан юм шүү гэдэг зүйл яваад шүү дээ. Дараа нь мэрэгд аймаг руу довтолж ороход сочигээл шугуур ороод алгуулдаг шүү дээ. За нэг ийм ишлэнгээр нэгээд иймэрхүү юм зүгээр байгаад байдیں۔ Тэгэхээр яг хөө мэрэгд гэхээр мэрэгдүүд одоо энэ хойтлын тэр бүс нутгаар байгаа шүү дээ тий. Тэгэхээр наашаага даваад одоо энэ хинтийн араас ороод ирэх боломжтой юм байна л да тий. Яг залгаал газар юм байна л тий. Тэгээ ер нь бол залгаал та. За одоо энэ дэр нэг юм болж байгаа байхгүй юу? Мэрэгдүүд ингээ 3 хоног ингээ явсараа. Гэтэ яг тухайн үед бол Тэмүүжинд бол хин хаанаас юу товтлоод ирсэн бэ? Энэ тайчууд байсан уу? Энэ хин байсан бэ гэдэг нь мэддэггүй байгаа шүү дээ. За ямар ч ингээ олзонд хэдэн эмэгтэйчүүд алдчихлаа. Тэгвэл одоо нөгөөдгийнхээ араас болохоор хасар зэлэм тий. Эдрийг одоо нэг боорч 3-ыг дагаж явда араас нь дагаж яваад 3 хоног дагаж яваад хин гэдгийг мэдээд иргэсэн байгаа шүү дээ. За нөгөө хэдний яваа мэрэгдүүд байна гэдгийг мэдэж ирж байгаа. За тэгээ энэ үед бол Тэмүүжин өөрөө бурхан халдун уулан дээр гараад цээжээ дэлтэн залбирч байгаа байхгүй юу? Тэгвэл гутаа солон мэд сонсох соргог хуваагчны сонрын хүчээр бүдэг замыг мөдөн дагаж бургасан герт ууруулан нуугдаж бурхан халдуунд ам орогдов. Өшөөт дайснаас өршөөн аварч өнчин бидний өмг болсон өндөр дээд бурхан халуун чамайг өглөө бүр мялааж бай, өдөр бүр дахиж бай. Үүрийн үүр дахин үе уд тутам те гэж үргэлж шүтье гэсэн байгаа. За ингээд төрийн тахилт уул бурхан халуун уул. За юм байгаад. За ингээд Тэмүүжин ер нь бол нэлээд амар уртчуулагч тийм Монголын нус төвчөнд гардаг те. За ингээд сацал өргөөд эсэнтөө одоо сүгдөөд өчил өгсөн ийм зүйл болж байгаа. За эндээс бол одоо Тэмүүжин хасар бэлгүүдээ 3 явж Туул голын хар шуугууд нутаглаж байгаа Тойрол хаанд очиж хэлж байгаа. За санамсаргүй байтал те 3 мэрэгд товтлоод эхнэрийг минь булааж авбаа. Эхнэрийг минь аварч өгнө гэсэн одоо юм утгатай юм хэлж байгаа шүү дээ. За тэгэн гут нь Ван хаан шууд хэлж байгаа шүү дээ. Урд жил чи надад хар булганд ахыг авчирхад хар булганд ахыг чи оронд хаагдсан усыг чинь те хандгаж өгье. Булганд ахыг чи оронд боторсон усыг чинь буцааж нийлүүлж өгье гэж хэлсэн билээ. Тийм учраас би чамд туслахад бэлэн гэсэн. Билээ. Тэгэхээр энэ урд жил гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Тэмүүжин бэр ирсний дараа гэдэг нэг зүйл яригдаад байгаа ч тийм. За тэгэхээр одоо энд бол юу хэлж байгаа юм? За би бол өөрөөсөө нэг түмэн цэрэг, жахан хамбугаас нэг түмэн цэрэг, нийлээд хэрээдээс 2 түмэн цэрэг бариад би чиний баруун гар болж байна. Харин жамхт очиж хилд болов. Жамхт тэндээсээ хідэн зэрэгтэй ирнэ. Хаан тохиролцсон тий. Хаан уулзъя гэж тохирно. Энэ бүх газруудыг жамх дүү мэдтгүй гэсэн байгаа. За тэнгуут Тэмүүжин 93-та шууд жамх руу одоо бас илчилгээд байгаа шүү дээ тий. За жамхт бол хасар бэлгүүд хоёрыг илгээсэн байгаа байхгүй. Энэ хоёрыг илгээхдээ хилүүсэн үг нь ийм байгаа юм. Өст мэрэгд ирж өрийг минь өвтгөв. Өврийг минь хоослов. Өмг төшиг болсон өнөр төрлийн та нар минь өнөө энэ өшөөг минь авч өгнө гэсэн байгаа. За тэгээ энэ бүх үгүүдийг одоо нөгөө нэг Тойрол хааны өвгтэй хамт дамжуулсан байгаа. За тэгэхээр энд болвол жамх бас туслахаар шийддэг мэдээж те. Ван хаан туслахаар шийддэг. Тэгжээш хамгийн анхны Тэмүүжингийн дайм болж байгаа шүү дээ те. За энд одоо нэг зүйл байгаа юм. Ван хаан үнэхээр Тэмүүжинг Багдаа нөгөө Исүхэ Баатар өөрийг нь аварж ийсэн болохоор те шууд ийм том дайн хийхэд зөвшөөрж гин үгүй юу? Гэтэл Ван хаан ч өөрөө мэрэгдтэй өстөө штэ. Баг байхдаа мэрэгд аймагт очиж тариа будаа нүдэд явж исэн, боочлогж исэн байгаа байхгүй.
Дараа нөгөө гүр хаан тэ би яагаад мэрэгдийн тэр нөгөө хавцалд ингэ шахагдсан чинь тогтоо бэхэд нөгөө нэг өөрийнхөө гүнжээ өгжиж арилжин өгжиж гэд нэг ивэлд нь орж исэн бас ингэ шахамдуулсан гэсэн үг. Мэрэгдүүд бас шахамдуулж исэн гэсэн үг байхгүй юу? Энэ хоёр зүйлтэй холбоотой мэрэгдээс ч гэсэн Ван хаан Шунзангаа авмаар байгаа байхгүй юу? Хувийн бас юм байгаа л. Хувийн байгаад байгаа сте тий. За ингээд бүтэн үжин Булаагцсан гэдэг хэсгийг энэ үргэд өндөрлөх. Тэгээ. За, нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Toyota болон Lexus-ийн албан ёсны дилер мөн хадаа за мөн гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт үрээтэй Mandala Garden хамтран ажиллаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань бэлтгэн хүргэсэн Америк сургуулийн түүхэн багш Мартхан танд баярлалаа. За ингээд дараагийн дугаар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.